За сайн бацгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. За багш нь өнөөдөр та бүхэнд шугамн тэгштгэлийн график, шулууны налалт гэдэг хичээл зай. Хүүхдүүдэд хуучин сурах хүчтэй хүүхдүүд нь хуудас 162-ыг шин сурах хүчтэй хүүхдүүд нь хуудас 83-ыг дэлгээд хичээлээ эзгээе. 2 y-гээс асах нь x нэмхэн 4 тэнцүү тэг тэгштгэлийн графикийг байгуул. За хувиргалт хий. 2 y-ийг олъё. 2 y тэнцүү x-ээс асах нь 4. Одоо y-ийг олъё. Y тэнцүү 2-ны 1-ийг үржих нь x, хасах нь 2 болно. За 7 дугаар ангид үтсэн график байгуулах арга давтаад OX тэнхлэгийн огтлох цэгийг олъё. Y-ийн оронд 0-ыг орлуулахад 2-ны 1-ийг үржих нь x, хасах нь 2 тэнцүү 0 гэдгээс 2-ны 1 x тэнцүү 2, x тэнцүү 4, x нь 4 0 гэсэн цэгээр OX тэнхлэгийг огтлцохыг оллоо. Дараа нь OY тэнхлэгийн огтлцох цэгийг олъё. X-ийн оронд 0-ыг орлуулахад Y тэнцүү 2-ны 1-ийг үржих нь 0, хасах нь 2, тэнцүү хасах 2 гэдгээс 0 хасах 2 цэгээр OY тэнхлэгийг огтлцох юм байна. За графикаа байгуулъя. OX тэнхлэгийг 4 0, OY тэнхлэгийг 0 хасах 2 цэгээр дайруулад графикаа шулуун шугамаар ингээд байгуулнаа. AX дээр нэмэхэд V-ийг нэмэхэд C тэнцүү тэг хэлбэрийн тэгшгэлийг шулууны ерөнхий тэгшгэл гинэ. За ингээд шулууны ерөнхий тэгшгэлээр өгөгдсөн тохиолдолд Y-ийг нолоод 7 дугаар ангид үтсэн хичээлийнхаа тусламжтайгаар шулууны графикийг байгуулах боломжтой юм аа. За онцлог тохиолдлыг авч үзье. X дээр нэмэх нь 3 тэнцүү тэг тэгштгэлийн графикийг байгуул. Хувиргалт хийгээд X тэнцүү хасах 3. За X тэнцүү хасах 3 гэдэг нь OX тэнхлэгийн хасах 3 цэгийг дайрсан OY тэнхлэгтэй параллел шулуун шугам юм аа. Дараагийн тохиолдлыг авч үзье. Y-гээс хасах нь 4 тэнцүү тэг тэгштгэлийн графикийг байгуул. За хувиргалт хийхэд Y тэнцүү 4 болно. График нь Y тэнхлэгийн 0,4 цэгийг дайрсан OX тэнхлэгтэй параллел шулуун шугам гарнаа. Y-гээс асах нь 2x, хасах нь 4 тэнцүү тэг тэгшгэлээр өгөгдсөн шулууны графикийг байгуулъя. За OX тэнхлэгийн огтлцлын цэгийг нь олъё. Y-ийн оронд 0-ыг орлуулахад 0 тэнцүү 2x дээр нэмэх нь 4 гэдгээс 2x тэнцүү хасах 4 болно. X тэнцүү хасах 2 буюу OX тэнхлэгийг хасах 2 0 цэгээр огтлоно. OY тэнхлэгтэй огтлцох цэгийг олж үзье. X-ийн оронд 0-ыг орлуулахад Y тэнцүү 2-ыг үржих нь 0, нэмэх нь 4 тэнцүү 4 буюу OY тэнхлэгийг 0 4 гэсэн цэгээр огтлох нь. За графикийг байгуулъя. За OY тэнхлэгийг 0 4, OX тэнхлэгийг хасах 2 0 энэ цэгээр огтлсон энэ улаан өнгөтэй шулуун шугамын график байгуулагдаж байна. За энэ шулууны графикын дээрээ шулуун шугамн дээрээ цааш нь үргэлжлүүлээд X тэнцүү 1, X тэнцүү 3 цэгүүдийг авч үзье. Тэгэхээр X тэнцүү 1-ийг орлуулахад Y тэнцүү 2-ыг үржих нь 1, нэмэх нь 4 тэнцүү 6, X тэнцүү 3-ыг орлуулахад Y тэнцүү 2-ыг үржих нь 3, нэмэх нь 4 тэнцүү 10. 1 6
3-10 цэгүүд энэ шулуун дээр оршино. За тэгвэл энэ координатуудын ялгуурын харьцааг олъё. За ямар координатуудын ялгуур байх вэ гэхээр y-гүүдийнх нь харгалзан ялгуурынхыг x-үүдийн харгалзах ялгууртанд харьцуулсан харьцааг сонирхъя. За 10-аас 6-г хасахад 4, 3-аас 1-ийг хасахад 2. Энэ харьцаа нь 2 гарч байна. За энэ харьцаа ямар учиртай харьцаа вэ гэдгийг өгдөр авч үзье. За энэ харьцаа нь y2-оос y1-ийг хасч болно, x2-оос хасах нь x1 гэж би сая яг энэ харьцаагаар авсан байна. А бас ингэж харьцуулж болно. y1-ээс y2-ыг хасаад x1-ээс x2-ыг яг харгалзуулаад ингэж хассан харьцаа авч үзсэн. За энэ харьцаа нь бол y тэнцүү 2x дээр нэмэх нь 4 гэсэн шулууны хувьд 2-тоо тэнцүү байна. За тэр 2 нь бол энд байгаа 2-тоо тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр энэ харьцааг өгөгдсөн энэ шулууны буюу энэ зурсан шулууны буюу y тэнцүү 2x дээр нэмэх нь 4 шулууны өнцгийн коэффициент буюу налалт гинэ. Шулууны налалтыг ихэвчлэн k осгоор тэмдэглэдэг. Y тэнцүү kx нэмэх нь v. Энэ бол шулууны бас нэг хэлбэрийн тэгштгэл байгаамаа. А энэ v гэдэг нь бол одоо манай график дээр бол y тэнцүү 2x дээр нэмэх нь 4-ийн хувьд 4 байгаа. Энэ 4 гэдэг нь бол OY тэнхлэгийн огтлцлын цэгийн y-ийн координатыг хэлж байгаамаа. За бодлого дасгал ажлыг. Өгсөн цэгүүдийг дайрсан шулууны налалтуудыг олъё. А-д нь 1 хасах 2, 7 хасах 2. За налалт олдог томьёо ёсоор y1-ээс хасах нь y2, x1-ээс хасах нь y-ээс 2. За хасах 2-оос хасдаг нь хасах 2 хуваадаг нь 1-ээс хасдаг нь 7. Тэнцүү хасах 2 нэмэх нь 2, хасах 6. Тэнцүү 0-ыг хуваах нь хасах 6 буюу налалт нь 0 гарч байна. За B дэх жишээг авч үзье. 4 хасах 3, 5, 8. За налалтыг олъё. За y1-ээс хасах нь y2, x1-ээс хасах нь x2 тэнцүү хасах 3-аас хасах нь 8, хуваадаг нь 4-өөс хасах нь 5, хасах 11-ийг хуваах нь хасах 1 тэнцүү 11. За налалт нь 11 гарч ирж байна. За C-д нь хасах 3, хасах 3, 3 хасах 5. За энэний налалтыг олъё. y1-ээс хасах нь y2 хуваах нь x1-ээс хасах нь x2 тэнцүү хасах 3-аас хасдаг нь хасах 5, хуваадаг нь хасах 3-аас хасдаг нь 3 тэнцүү хасах 3 дээр нэмэх нь 5, хасах 6, 2-ыг хуваадаг нь хасах 6. Ингээд 2-т нь хураагаад хасах 3-ны 1 гарч ирж байна.
За дээд нь хасах 4, хасах 2, хасах 4, 3 налалт нь энэ хоёр цэгийг дайрсан шулууны налалт нь y1-ээс сум y2 хуваах нь x1-ээс сум x2 харьцаа нь хасах 2-оос хасах нь 3, хасах 4-өөс хасах нь хасах 4. Гэт хасах 5-ыг хуваадаг нь хасах 4 нэмэх нь 4, хасах 5-ыг хуваах нь 0. За энэ нь тодорхойлж болохгүй байна. За тайлбарлая багш. За эхнийхээс бол налалтыг бодоод яг саяынхаа харьцаагаа k буюу өнцгийн коэффициент налалтаа харьцаан дээрээ орлуулад ингээ бодоход налалт нь 0 гарч ирдэг юм байна. Хоёр дахь жишээн дээрээсээ өнцгийн коэффициент буюу налалтаа яг нөгөө харьцаагаараа бодоод үзэхээр 11 гээд гараад ирд юм байна. Гурав дахь жишээн дээр бол налалт буюу өнцгийн коэффициентийг бас тэр харьцаан дээр бодоход хасах 3-ны 1 гэж гарч ирж байна. Дөрөв дахь жишээн дээр болохоор тоог 0-д хувааж болохгүй учраас тодорхойлох боломжгүй байна. Тодорхойлж болохгүй байна гэж гарч ирж байна. Тэгэхээр налалт болвол 0-ч гарч иж болд юм байна. Эрэг тоож гарч иж болд юм байна. Сөрөг тоож гарч иж болд юм байна. Тодорхойлж болохгүй тохиолдол бас байж болд юм байна налалтын хувьд. Дасгал бодлого 2. Шулууны налалт болон түүн дээр орших 2 цэг өгчээ. Мэдэгдэхгүй байгаа координатыг ол. За 2 дугаар бодлого. 1 3 5y гэсэн 2 цэг тэр шулуун дээр өгөгдөөд мөн налалт нь өгөгдсөн байгаа тохиолдолд тэр мэдэгдэхгүй байгаа координатыг нь олоо гэж байна. За тэгэхээр би энэ шулууныхаа энэ хоёр цэгийн тусламжтайгаар түрүүний жишээнийг адилаар налалтаа олъё. y1-ээс сум y2, x1-ээс сум x2. За 3-аас асах нь y, хуваадаг нь 1-ээс асах нь 5. За манай налалт бол 2 гээд өгсөн байгаа. Учираас энэ илэрхийллийгээ 2-тоо тэнцвүүлж 3-аас асах нь y хасах 4 тэнцүү 2 буюу пропорцлоод үзэхээр хасах 8 y тэнцүү 3-аас асах нь хасах 8 гээд y тэнцүү 11 байна. За тайлбарлая. 1 3 5y гэсэн 2 цэг нь шулуун дээрээ өгөгдөөд шулууны налалт нь 2 гээд өгсөн бол энэ мэдэгдэхгүй цэгийн мэдэгдэхгүй координатыг олоо гэсэн бодлого байна. За налалт олдог харьцаагаа бичиж y1-ээс сум y2 харьцах нь x1-ээс сум x2. Энэ бол өнцгийн коэффициент буюу налалт. За энэ дээрсээ бичгээр 3-аас сум y хуваадаг нь 1-ээс сум 5 тэнцүү налалт нь 2 гээд өгсөн учраас энэ илэрхийлэл 2-тоо тэнцэнэ. 3-аас сум y хуваадаг нь хасах 4 тэнцүү 2. За энийг ийш нь пропорцоор үржээд 3-аас сум y тэнцүү хасах 8. Y-гээ олчих 3-аас сум хасах 8 гээд хасхасхыг нэмэх болоод y тэнцүү 11 байна. Өгсөн цэг ба налалтаар шулууны тэгштгэл бичиж график байгуул. Хасах 3 0 цэгийг дайрсан k тэнцүү 2
налалттай шулууны тэгштгэл бичиж график байгуул. За бодолт y тэнцүү kx дээр нэмэх нь v хэлбэртэй шулууны тэгштгэл байдаг. За ингэхээр манай k нь бол 2 гэд өгсөн учраас y тэнцүү 2x дээр нэмэх нь v болно. За энэ шулуун маань v мэддэхгүй байгаа. Гэсэн боловч энэ шулуун энэ цэгийг дайрдаг учраас хасах 3 0 гэдэг цэг энэ шулууны тэгшгэлийг биелүүлэх ёстой. За y-ийнх нь оронд 0, x-ийнх нь оронд хасах 3-ыг орлуулахад энэ тэгштгэл биелнэ гэсэн үг. Тэгэхээр y-ийн оронд 0, x-ийн оронд хасах 3-ыг орлуулад 0 тэнцүү 2-ыг үржих нь хасах 3 нэмэх нь v гэе. За эндээс 0 тэнцүү хасах 6 нэмэх нь v буюу v тэнцүү 6 гарч ирж байна. За тэгэхээр манай шулууны тэгштгэл бол y тэнцүү 2x дээр нэмэх нь v гэсэн шулууны тэгштгэл байна. За тэгэхээр шулууны тэгштгэл бич гэсэн учраас би шулууныхаа тэгшгэлийг олоод бичлээ. Одоо графика байгуулъя. OX тэнхлийг огтлох цэг нь y тэнцүү 0-ыг орлуулахад 2x дээр нэмэх нь 6 тэнцүү тэг гэдгээс 2x тэнцүү хасах 6, x тэнцүү хасах 3 буюу хасах 3 0 цэгээр OX тэнхлийг огтлж байна. За OY тэнхлийг огтлох цэг нь x-ийн оронд 0-ыг орлуулахад y тэнцүү 2-ыг үржих нь 0 нэмэх нь 6 тэнцүү 6 буюу 0 6 гэсэн цэгүүдээр OY тэнхлийг огтлж ийн гэсэн үг ээ. За графика байгуулъя. OY тэнхлийг 0 6 OX тэнхлийг хасах 3 0 гэсэн цэгээр огтлсон ийм шулуун шугам үсэж байна. За баттгал. Шулууны тэгшгэлийг y тэнцүү kx нэмэх нь v хэлбэрт оруулж шулууны налалт ба OY тэнхлийн огтлох цэгийн координатыг ол. За гэрийн даалгаварт ийм 4 тэгштгэл өгье багш. Хоёрдугаарт нь өгсөн цэг ба налалтаар шулууны тэгштгэл бичиж график байгуул. За миний хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Тэгээ бие дааж хичээлээ сайн эзгээгээрэй.